тохиож байна. Манай улсад 350 гаруй мянган хүмүүс элэгний архаг гепатитийн халдвартай байдаг. Төдийгүй ихэнх хүмүүс халдвартай гэдгээ мэддэггүй юм байна. Тэгвэл Монгол орн даяар элэгний гепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг эхлүүллээ. Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан халдвар төвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгийн дэргэдэх сургалтын танхимд 10-аас 17 цагт үн төлбөргүй элэгний вирусын шинжилгээ авч элэгний хатварл, цирроз, хавдартай иргэдэд зөвлөгөө өглөө. Түүнчлэн иргэдэд элэгний хепатит вирусын талаар таниулах сурталчилгаа 12 цагаас Чингис хааны талбай дээрээс эхэлсэн байна. Ингэхдээ хотын гудамжаар явж байгаа иргэдэд элэгний хепатитээс урдчлан сэргийлэх талаар зөвлөгөө өгч гарын авлага тараажээ. Монголчуудад одоо нийтлэг нэг дутагдал юу гэхээр одоо БЦ вирус гэдэг юм чинь хүний биед орчход яг зарим тохиолдолд бол тийм айхтар их нөгөө хүндээ өвдөж мэдрэгддэг байхгүй юу. Тэгээд яадаг вөхөр хүмүүс тэр тухайга шинжилгээ энэ төр өгөхгүй яваад байдаг. Тэгээд нэг биедэн зовөр илрэх юм уу яг тиймэрхүү үед очиод шинжилгээ өгөхөөр аль үшээ БЦ вирус авчихсан, нөгөөдгийнх нь идэвхжил аягүй өндөр болчихсон, хатвар нь нэлээ өндөр түвшинд хүрчихсэн. Тэгээд нас баралтын тоо бол яхааргүй өндөр байгаа нэмтэй холбоотой. 2012 оны тоогоор гэхэд Монгол улсад нийт 1800 орчим хүн С вирусээр бишээ элэгний хавдраар онцлогдоод тэгээд тэр жилдээ 1600 орчим нас ордог байгаа байхгүй. Хепатитын вирусээр үүсгэгдэх элэгний үрүүлслийг ерөнхийд нь вирус хепатит гэдэг. Элгийг гэмтээдэг 9 төрлийн вирус байдгаас манай улсад хамгийн өргөн тохиолддог нь А, Б, С вирусууд юм а. Эдгээрээс Б, С, Д вирусууд нь элэгний архаг өрөвсөл үүсгэж, элэгний хатварл, элэгний хавдартай болгоход хүргэдэг байна. Элэгний Б, С вирусын халдвартай цусан бүтээгдэхүүн, бохирдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгсэл хэрэглэх, халдвартай хүнтэй хамгаалагдахгүй бэлгийн хавьталд орох, халдвартай ихээс хүүхэд төрөх, халдвартай хүний сахлын худаг, сойз, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хувийн хэрэгслийг дамжуулж хэрэглэснээр халдварладаг байна. Ойролцоогоор бидний сая 2013 оны судалгаагаар нийлээд 400 орчим мянган элэгний БЦ вирустай халдтай гэсэн гарсан. Насны хувьд болохоор 20-с дээш насныханд бид нэр үзсэн баггүй. 20-с дээш насныхан чинь зөвхөн элэгний БЦ вирус вакцины хийгдсэн хүмүүсүүд учраас бид нарт бол үзээгүй. Зөвхөн насан туршидад үзсэн гэсэн. Тэгэхээр энэ хор тавтараа 5-р бичигддэг гэсэн юм аюултай биш юм аа тийм. Монгол улс бол дэлхийд бас 1-р төвчтэй элэгний хавдраар. 100 мянган хүн амданд 70 хүн элэгний 70 хүн өвдөж. Дэлхийн дунд ч болохоор 9 хүн өвдөх гэсэн таахгүй хавдраа. Тэгэхээр 70 гэж хийстод 9 дахин их өндөр гэсэн. Манай улсын хувьд нийт хүн амын 10-аас 15 гаруй хувь нь хепатитын С вирусын архаг халдвартай байдаг юм байна. Үүний гол шалтгаан нь элэгний вирустэйгээ мэдэхгүйгээр удаан хугацаанд явах, архи согтууруулах хундаа хэрэглэх, мөн бусад амьдралын буруу хэвшил юм а. Америк нэгдсэн улсад 2013 онд элэгний С вирусыг бүрмөсөн устгадаг Савалди гэсэн нэртэй бэлтгэл гарган авсан бөгөөд ирэх 8 дугаар сараас манай улс импортлж эхлэх юм байна. 3 сарын хугацаатай 3 курс эмчилгээний Савалдимыг дэлхийн зах зээлийн үнээс хямд үнээр Монголд борлуулахар болж байгаа юм байна. Тус эмийн 3 курс нийлээд 900 Америк долларын үнэтэй юм байна. Харамсалтай нь элэгний БД вирусын идэвхжлийг дардаг вакцин байдаг боловч 100% устгадаг эм одоогоор үйлдвэрлэгдээгүй байгаа юм байна. Хамгийн аюултай элэгний хепатиттай болсон иргэдийн 80 орчим хувьд нь онцгой шинж тэмдэг илэрдэггүй учраас шинжилгээ өгөхөөс нааш элэгний хепатиттай болсноо мэдэх боломжгүй байдаг юм байна. Харин үлдсэн 20% нь амархан ядрах, гэдэс цанхайх, хоолны дуршил өөрчлөгдөх, нүд шарлах, хамраас цус гарах гэх зэрэг шинж тэмдгүүл илэрдэг юм а. Тиймээс ялангуяа 20-с дээш насны иргэд элэгний вирусны шинжилгээ өгч урьдчилан сэргийлэх вакцин хэрэглэх шаардлагатай юм а.